Сайн байна уу? За. Ингээ шууд эхэлждэг юм уу? Тий. Та асуултанд хариулахад бэлэн үү? За бэлэн байна. Асуултаа асуусан. За. Одоо янз янзын хобби байна да ангөрөө машин техник гэдэг. Яг нэг одоо сонирхол хобби маань хүүхдээ хасаа л бас жүжигчний урлагт их дуртай байсан. Одоо би бэлтгэл рүүгээ орох чинь л тоо. За тэгээ дагаад ороод орохгүй юу та? Сонирхож ивэл. Би үнэн сэтгэлээсээ амлаж байна. Арийн итрээтэй та. Яг л Монголыг хөгжүүлэх гэж байгаа юм шиг таны нүд чинь үнэн байх хэрэгтэй байгаа тань. Сайдаа ойлгож байна уу та? Монголчуудаа би хамтны төлөө өдөр оройгүй зүтгэж байна. Та монголчуудыг өрөвдөж чаад нэг хэлээд үсттэй. Хитрээд энэ сайдаа. Яалаа гэж намайг ингэж байгаа юм байна. Та өөрийгөө бүх мөнгөө алдчихлаа бүр хуухаа хоосон болж тагаа бодоод үсттэй. Би өөрийнхөө төлөө биш. Монголчуудын төлөө. Одоо болж штэ. Одоо яг үнэ харагдчихсан. Би одоо ямар найруулагч одоо урлагийн хүн биш сайн мэдэхгүй юм. Гэхдээ яг хоо Монголын жүжигчдэд дийлэнх нь их жоохон хэтрүүлээд байгаа юм санагддаг. Надад нүдэн жоохон худлаа санагдаад байдаг. Дугууланд ууг нь офшор гишүүн явдаг юм. Офшор гишүүн бол ёстой жүжигчин болчмоор хүн шүү дээ. Жүжигчнэр явсан бол юмыг их сайн дуурайны офшор гишүүн. Тэнэг хүнийг бол яг л тэнэг юм шиг хийн. Яг л тэнэг хүн байна да гэмээр. Энэ тэнд одоо хурал зөвлөгөөн дээр бол хүнийг уяртал нь ярина, огштал нь ярина. Нэг тийм юмтай, төрөмөл юмтай. Бид найзууд л та найзыгаа үнэлдэг энэ. Ижитэгэн үдсэн тэр жилийн наадмыг бол ёстой гоё уншин штэ. Ижитэгэн үдсэн тэр жилийн наадам. Цэцэг 12 тоон бахарсан наадам. Ижитэгэн үдсэн тэр жилийн наадам. Чихэн. Энэд 2 тоон ялуурсан. Өглөө болгон хуралдаа суухад 9 хүт цагаан туга тийм ээ алтан соёмбо хараад айн сүрдэн тэрнээс хоёрт нь эхнэрээсээ үгэлцгээ агартлаа. Жишээлбэл тийм ээ нэг юм хор тавдартай хүнд ингээ хүрхэд би хор тавдрыг аваад ингээд алга болгох шүү дээ жишээ нь. Одоо нэг хөлн уугарсан хүн байвал би хүрхэд хөлн зүгээр болчих. Ерөнхийдөө бол хүнийг эдгэх, хүнд ад жаргал бэлгэлэх тийм сайхан супер хүч надад байх юм бол би юугаач ихэд бэлэн байна. Тийм үг байдаг шүү дээ. Ганцаараа идсэн гахаа таргалахгүй, олуулаа идсэн охтон дурж өгөхгүй гэж. Олуулаа идсэн хоол бол хамгийн амттай байдаг. Тэрнээс бол одоо гоё сайхан үнэтэй хоол ерөөсөө биш. Хэдүүлээ асуултаа яваад яйдах вэ? Ахын одоос хуралтай одоо цаг хэцүүдэд. Нэг мөрийн үйлдвэрчин дээр ирснийх нь хажуугийнхан Джем Палас руу ороод нэг дэлгүүрээс ах нэг юм бодолдоод аваад тэхөө. За болно дагаад. Ахын ерөөсөө 2 ээлжний вандаш, 2 ээлжний аймстай юм багхгүй юу? Манай ихнэр ямар сайн өнөөдөр намайг загнаад вандаш ч юм мараалын дэгдэлд орчихжээ. Аймс чи би бүр 17 одоо оёлоо авахгүй гэдэг. Намайг нэг ийшээ ороод нэг ховц аваах гэдэг. Энэ Джем Палас яжууд ирснээр авчи. За ингээд Джем Паласхийн 5 давхарт гарч ирээд. Ингээ орохоор том аав гэ миний үйлчлүүлдэг дэлгүүр идэг. Би ч бас өөрөө бас тийм жинхтэй хүн болохоор. Тэгээд гадуур юм хайгаа явахаар олдохгүй шүү дээ. За энэ байна да нөгөө миний өмсөх вандах чинь. Ийм том ийм олдохгүй шүү дээ. Одоо энэ манеканик харал та манай. Орхон баяр дүүшиг угац дээ. Хонда хамгийн том бодолхыг аваад ирэж ахта. Бож та арай том уу? Эдний дэлгүүрийн хамгийн жижиг нь надад таарах юм шиг байна. Баса ах нь өөрөө ирэх мэдлэлтэй хүн шүү дээ. Тэгээд юу гэж хариулах юм? Үгүй та ингэж хэлэхгүй одоо та ингэж хэлнэ шүү дээ. Би Монголын бүх архийг хурааж аваад тэгээд Монголыг бүр архигүй Монгол болгоод шаагаад бүх хүүхдүүдийг эрүүл аз жаргалтай болох хэрэгтэй. Хуцаад очив. Үу архихгүй Монгол зонгол тийм юм байдгүй. Татварыг тэглэн гэж шаачих юм уу? Тэгвэл их гоё гоц тээ. Гоё хөрстэй өгөхгүй зөөлөн богс. Бүх монголчууд татвар төлөхгүй бизнес эрхлэгч нар. Тэгээ шаачих уу? Одоо болдог бол энэ Монголын балиар татвар гэдэг энэ балиар юм ийг л тэг болгочулал их. Тэгж л бодож штэ ирэх мэдлэн байвал ах нь ганцаараа мэддэг бол. Ямар их мөнгө ярьж ийна шийчнэ. Одоо мэдээч ирэг айн сүрдэн тэр мөнгөнөөс чинь юун төрөнд одоо цагдаа дуудсан зөвлөлтөө. Цагдаа дуудаад тэгээд уулийн аргаар нь шийдвэрлсэн дээр. Хан ямар харагдаж байна? Залуу л үгээ чадж байна уу? Залуу харагдах нэг шаардлагатай болчиход. Жишээлбэл жишээш байхын доо ах шиг нэм хүн одоо юм хувцастай ингээд чам дээр очивол ямар санагдах вэ? Дэжгүй мэн үү? Залуулаг харагч чадж байна. Чамд жишээлбэл цэцэг өгвөл гоё юу? Байр өгвөл гоё юу? Машин өгвөл гоё юу?
Байрлал гоё штэ. Шууд маягаал байр өгөл гоё үстэж байна. Гоё штэ. За ингээд нэвтрүүлэг өндөрлөж байгаа юм байна шүү дээ, тийм ээ? Тий. Ямар ч сан том ав дэлгүүрээр өөрчлүүлээд ингээ хоёр тортой юмаа сайхан зээлээр авчлаа. Одоо Монголын ард түмэн бол илгэрийг хэвтэж байна. Би бол одоо ард түмний нэгийнхэн хэсэг. Та бүхэндээ хамгийн гол нь тийм ээ мөнгө төгрөг яах вэ? Өвчин зовлонгүй эрүүл сарвал инх тунх 9 үеэрээ жаргаж жаргантаа таяг тулж за инхээр өстэй тэгээд нэвтрүүлэг болгон дээр ингээ хэлчих тийм аа. Юу гэх арай өөр юм хэлвэл Та одоо жоохон энгийн байвал яасан юм. Одоо ч хүмүүс ингээд ер нь энгийн л явж байгаа штэ. тийм тий. Энгийн хэр юу гэх вэ? Ээжтэй хайртай шүү гэх юм. Яг чи их мэдрэмжтэй охин биш. Ямар хөөрхөн юм. За миний хамгийн хэлэх дуртай үг бол тэгээд ээжээ хүн танд хайртай шүү. Хүн Монголын ард түмнийхэн төлөө энэ сэтгэлээр сэтгэлээ гэдгээ хүн ичээдэн амлаж байна гэж ээжтэй хэлээ да. Миний хамгийн хэлэх дуртай. Аа итта миний даа. Өнөөдөр хамтран ажилласан том аав эрэгтэй том эрзмэрийн хувцсуудын дэлгүүр байлаа. Тэгээд энэ 200 ил хүртэл одоо бүх эрэгтэй хувцсууд байгаа. Би ч одоо өөрөө 108 илтэн одоо баг бүдүүний игнэл одоо орж ирж эхэлж байна. Тэгээд гадуур явахаар таалагдсан юм одоо том эрзмэр байхгүй аюу хэцүү байдаг. Тэнд бол одоо янз янзын дүмтүүд байна. Одоо ийм давуун, ийм одоо ер нь өөрсдөө ирээд үзтээ тэгээд том бүхэл хувцсууд байна. Одоо энэ чи Темберланд ийм давуун хувцснууд байна. Тэгээд энэ чи ингээл давуун подолкнууд яаж язаар байна да. Янз янзын том жижиг сайзаараа. Эдгээр нэг юм гайхалтай нөгөө Америк хувцснууд нь энэ ч байдаг албан ёсныхоос зарим нь хямд байгаа даа. Тэгэхээр хууль хэм шүү гэдэг чинь үгүй. Америкт хямдарсан нь очиод авчираад ингээд зарддаг юм байна. Тэгээ хаягийн нэлт чи манай бүдүүнүүд нааш анхаарлаа хандуулаараа бүдүүн нөхөртэй юм уу манай бүдүүний игнэнийхээ би одоо танаа игнэ шүү над битгий гом дээр бид нар нэг цул болсон. Баруун дөрвөн замын хажуудлын Джейм Паласын 5 давхурт. Одоо энэ чи үйлдвэрч харагдаж байна. Үйлдвэрчний хажуудлын Джейм Паласын 5 давхурт. Тэгээд MFT-vel хамтран ажилласан том аав хувцсны дэлгүүр байлаа 200 хүртэл хувцснууд байна. Америк, Хятад, Турк хувцснууд байгаа юм байна. Болоо. За баярлалаа баяртай манайхаа.